Хөгжлийн банкны гих тодтголтой 42 хүн 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүх хурал өчигдөр шийдвэрээ гаргасан. Үүнд ерхий сайд асан алтан уягт холбогдох албан тушаалын байдлаа уруулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гих хэргийг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгож, дахин нахлуулахаар болсон нь улс төрийн хүрээнд ихээхэн маргаан дагуулж байна. Тодруулбал өмнө нь 3 удаа цагаатгсан хэргийг дахин сэргээж байгаа нь ерөнхийлөгчийн сонгуульд өгсөн өрсөлдөгчөө намнах гэсэн улс төрийн захиалга хэмээн ардчилсан намын гишүүд үзлээ. Дуртай үедээ цагаатгаж яадаг, дургүй үедээ буцааж яадаг. Шүүх ингэж ажиллаж болохгүй. Энэ ингээд улс төрийн намын захиалгатай ингээд нэг намаахаа хүнийг ингээд намнах гэсэн ийм зөвлөж болохгүй шүү дээ. Бид ч одоо ардчилсан улс гэж ингээд өнгөрөөд яриад идэг. Хаана тэр одоо ардчилна байна. Алтан уян даргын хувьд бол 2-7 хоногийн өмнө ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд дэвших сунгаанд оролцсноо гэдгийг мэдгдсэн. Энэ бол нээлттэй байгаа учраас одоо рейтинг нь өндөр байгаа. Ардчилсан намаас одоо бас сонгогдох магадaltaй байгаа хүмүүсийг л одоо авлаж байгаа нь бол ойлгомжтой байна л да энэ улс төрийн захиалга. Урд нь бол энэ чинь хэдэн ч удаа цагаатсан байгаа тий. Тэгээ дахиад одоо энэ чинь 27 оны сонгуул хүртэл 1 жилийн хугацаанд үлдлээ. Тийм учраас энэ дээр бол улс төрийн утга агуулга орж ийн л гэж харж байна.